gang. Hey, what's up guys? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За тийм аа. Ята авсан маань цоо шин дугаар Scott Downs бараас та хөтгөхөд бэлэн болж байна. Бүгдээрээ уудалтайг уулзсан байна. Айгу удчихэ. Нилээ уулзсан шүү те. За тэгээд өнөөдрийн маань хүндэт зочноо rapper Young Sap хүрчээсэн байна. За урьдчилан хүргэсэн явуулсан баярлалаа. Бэнд яата авсан. За өөрийн санаа ичнаар юу вэ? Өөрийн санаа ачин тэгэл тоглолтын бэлтгэл клипний ажлууд байна да. Уран бүтээл өндөр. Өчигдөр нэг шин дуу цэцэгдсэн байсан аа. Тийм. Тэгэл ер нь төлөвлөгөөний дагавхнаас юмудаа цацаал явчихна. Бас 9 сарын Ер 7-нд нь шахуу байна уу? 7-нд тоглолтын товоо зарласан. Тийм. Тоглолтын талаар нэг дэлгэрэнгүй. Тоглолтын талаар тийм Young Move маань юм хамтарсан. Тийм тэгээд Hit Park дээр болно. Тэгээд West артистууд ирнэ. Тийм гэхдээ ер нь аль болох тийм ондоо хийх гэж хичээж байгаа. Яг залуу үеийн яг хипхоп Яг зүгээр ингээд юм болдсон штэ ингээл нэг халаалтанд янгууд гараал тэгэл тэр тоглолтоо хийж байгаа сүлд нь гарч тэгж мэхэхгүй Тэг хичиг авсан хоёр rapper шүү дээ те. Young Sap. хоёр янгод. Тэг хоёр Young гот. Ус тоглолтоор ялгарх юм байгаа юу? Одоо болж байгаа цэнгэлт Hit Park-т болж байгаа тоглолтуудаас. Тэг одоо онцлог те юугаараа энэ тоглолт ялгаа тийм. Яг ямар хипхоп яа тэд зөвхөн ер нь хипхоп л юм удаан ярьсан тоглолт. бид хэд ер нь манай багийнхан өвчигийн бас багийнхан нийлээд ер нь нэг жил мэл хэрэгтэй ярьсан нэг юм ингэдэг нэгэл тэг ярьж байгаа л Тэгэхээр чи хамтарсан тоглолт юм чи мэдээж хамтарсан гой дуунууд төшөө зөндөө гарах байл үүд те. тийм шинэ дуунууд гарна тэг клипнүүдийн ажил дуусаагүй л явж байгаа тэг энэ сартаа багтаад зөндөө л ер нь шахах байна уу гэдэг Хэд жахт нас 5 оны тоглолттой нэг өдөр шүү дээ. тийм Тэрэн дээр санаа зовж гинөө. үгүй тэгэл Үзэгчсэн. Угаасаа энэ жилдээ энэ 8 сар амар их тоглолттой л шүү Саби хувьд Монголын хипхопыг ямар хөө төвшөнд явж гин гэж боддог вэ? дээ. Би нэг тийм амар Тодорхойлохоор тим юм гэж боддгоо шүү дээ. Ямар ч юм хөгжиж байгаа хурд харьцангуй тийм хурцтай хөгжиж байгаа гэж боддоо шүү дээ. үеийнхэн дундаасаа одоо энэ яг нэг гоё шаад шүү гэсэн рэпер байна. Яг Монгол артистууд Тийм Монгол артистуудаас. Өвчи байна, Ванде байна, Тамир байна. Гоё хаашаад цаадалж. Young Sap хувьд одоо хэдэн хонд хипхоптыг гүн оров. Одоо хийж гисэн мэй гэж. Тэг хийж эхэлсэн. Яг нэм студид тоолоо моолоо бичүүлээд зүгдсэн нэг 17 хонд идэв. Аа. Тэгээ тэрнээс өмнө зүгээр л ингээл Сонсогч сайн сонсогч юу. тийм үг бичдэг зүгээр л юм. Найзтайгаа орцсон тэгэл үг хөвчөөл орол бага найзууд найзтай. Тэгэл тэр бичиж байгаа үг түн гэсэн гэл. Тэгж жаа нэг 17 хонд удаа хоолонд орж утсан өвдөг салхалал оних шаст мэн. Үгүй байт юм гэдэг хэвчээ. Кавин дотор ингээ хөөсмөс гарцсан бодлоо хичээгүй царайлж марилах худлаа бүр тэнийг харагч маар. Энэ хипхоп руу одоо хөтлөх болсон шалтгаан чи яг юу? Яг ямар замаар одоо хипхоп сонсоод хипхоп дуртай болоод яг яагаад юу нэ рэп гэж бодож ирсэн бэ дуу хий гэдэг ч юм уу те. Нэг энэ талаар бас бидэнтэй олцооч. Ер нь бол яг зүйл ингэж асууж өгнөгөнгөд одоо анх удаа энэ нэвтрүүлэгт орж байгаа шүү дээ те. Нөгөөс орж байгаагүй юм байлээ. Чиний талаар мэдэхгүй байхгүй юу? Тэгээд ярьцлах ч юм уу юм өмнөд нэг харагдаагүй зөвхөн ингээл те дуугаа хийгээд мьюзик видео хийгээд явдаг болохоор амир юм хүмүүс нууцлаг санагдаад тэр хэрээрээ маа одоо Yota авши маань ингээд те YouTube channel-ийн ингээд доор ингээд айгүй хийм те Young Sap гэх юм те ийм юмуд амир их орж ирсэн бохоггүй. Тэгээ тэр утгаараа гэдэг ч юм уу бас илүү өөрийн чинь талаар те бас ярилцах юм бас хүсэж байна. Бага ингэ таалсан. Тийм Nokia-тай тэнгуүлээ нэг SD card дээр ингээм дуус болгож авдаг шүү дээ. Хороолын ачаалт ингээд тэр YouTube байдгүйс юм уу ашиглаж мэдгүйс юм уу. Бүү жоохон лээс байгаа шүү дээ. Тэгээ нэг дуу 100 төгрөг лөө. Тэгж ингээм мөнгө өгөө тэр SD card дээр дуус. Тэр ямар дуу ирэх нь бол бүр рэндом цаа. Тэнгэр мэддэг гээ. Тэгээд тэн дээр Eminem байсан. Rocket B байсан. Тэр нэг тийм тохиолдол бүгтэн явж ирсэн. Би юуг нь мэдэхгүй нэг юм гадаад дуул байсан ямар ч. Тэгэл зүгээр сонсоол яваад идэгсэн бүгдийг. Зүгээр сонсоо яваад идэгсэн. Тэгсээр дасцсан дуу нэг юм хоногчсон зүгээр. Хоо ямар гоё ингэж сонсоогүй зүгээр л байгаан тэр болохоор тэгээд сонсч явж байгаа л. Тэгээд уусаа хөгжим байсан байна баг та.
Төгөлдрөөр тоглолт. За 6 тагаас орцсон болохоор тэр юм тийм хөгжмийн сонсгол ритм энэ төр ер нь тэгэгдсэн байт юм байна. Тэгэхээр багасаа хөгжим тоглож чинь гэж байна. Тийм сонсгол энэ төр ер нь Ер нь багасаа тийм хөгжмийн дэвсгэр ч юм уу оролдоо тоглоод эхлэхээр яг тэ өсөхдөө ингээд арай зүгээр энгийн тоглолтын хүнээс ч юм арай нэг сонсгол мэдрэмжийг бүхэн өөр одоо тийм тусдаа ялгагдана л та. тийм тэгэл тэр сургалт чинь яг сонгодог хөгжимч нэг ингээд бүр яг 6 тагаас нь лаавна гэдэг бүр яг багаас нь лаавна тийм төгөлдрөөр хийлмэл сонгодог хөгжмийн ангид бол ингэж 5 мав дундаас нь орно гэж байхгүй заавал 6 тагаас нь бэлтгэл ангиас нь авдаг. Тэнгүү тэгэл өдөрт нэг доорож 7 молон цаг 8 цаг хөгжмийн хаар суу гэл аль ч хөгжим хийлч бай виолонч хийлч бай төгөлдрөөрч байрна бүгд тийм өдөр болгон яг тийм тамирчин тийм одоо формтой тамирчин шиг л тийм болохоор айгу тийм ритм юу тийм айгу хоногчтгал юм байна лээ. Тэгээ айгу их нэмэр босон айгу тусалж. Яг тэр мэрэгчлэр дагнаад ингээд за би оркестр тийм концертмейстер болохгүй юм байна гэд гарсан. Гэхдээ ер нь л тэндээс авсан юм хэрэг болтгоо. Хөгжим хийхэд амар хэрэг болтгоо. Сабын хүүхэд нас ер нь тий хүүхэд нас өсвөр нас ер нь яг 10 жил мэлдэ тий ер нь ямархуу хаана өсч торинж ямар сургуулийг төгссөн бэ? Хаана баг насаа Тий өнгөрөө. бага насаа хөөд тий Бодоо шаардахгүй тэгээ санаа алж байна. Үйлч юм санаад. Мэн хороолт төрөөл тэнд өсөөл тэгэл тэр аваараа байсан дөө. 10 жил айл сургууль 10 жил хөгжим үз. хөгжим жиг төгссөн юм уу? Төгсөөгүй мэн 6 та гэрийнхэн тийш оруулаад хөгжимчин болгоно гэдэг. Тэгээ төгөлдрөөрийн ангиар нэг 9 дугаар анги хүртлээр сурж байгаа. Тэг чаад тэгэл нэг жоохон яг өсвөр насны дээр ирсэн жоохон зөрүү загталцсан. Ер нь би гэж мэгээ те. Хичээлээс нөө хөгжмөд автмавт гэдэг үгэнд дургу болоод зөрүүдлээл. Нэг юм гэртээ байх цаг нь багасаал. Гэрээс гадуур тэгэл нөө найзууд боочтой байх цаг ихсэл сахилга гуутмаар санагтаал юм уу зүгээр ч тийм муухагаар биш. Тийм хүн амтнд лай болохгүйгээр зүгээр л юм. Тийм хөгжилдмөр санагтаал тийм тэгэл 9 дугаарыг хүртлээ хөгжмөний ард өдөр болохоос ухаартай. Тэгээд нэг хажуунаас ингэ инг гэдэг байгаа болохоор бүр тэгмээргүй санагч манагтаал юм. Олон сонсоод ирэхээр сүлдээ. Тий ер нь яг энэ миний их юм уу гэж яг 6 та яг учраа мэдэхгүй байхад оролцсон болохоор ингээд би яг юм болох ч юм уу гэх тээ. Тэнгүүд ингээд тийм сонгодог хөгжмийн тайз мэт 6 тагаас гараа сурч байгаа шүү дээ тийм тайз руу. Тэгээ юм танхим намг юм. Тэгээд одоо хөгжимчин гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд танхимд ингээд ялаа нисгэн бараг сонсохдоор тэнгүүд ингээд хөгжмийн хажууд очиод ингээд ёслоход нэг алгах ташин тэгээд хөгжмөд тоглолт дуусчаад босоод ёслоход дахиад нэг алгах чинь тэгэл намг юм. Тэгээ нэг юм суут өмсцэн гэдэг юм байх хэвээр. Тэгэл 9 дугаар ангиас гараал зүгээр л гарцсан. Тэгээд би ямар ч юм болохгүй гэдэг. Тэгээд яст эсэргүүцлээ илэрхийлсэн хэлбэрэлтэй гэрийнхэндээ. Би бас ингэж яд яг одоо юм би ер нь өөрийгөө мэдэх бас хэрэгтэй шүү. Төвөн шүү. Тэгээд 33 шүү гэдэг. Гээ гарчтай яг одоо ямар сургууль гэх вэ гэдэг амар сайдтаад энэ хэрэгтэй л гээд зүгээр нэг тийм рандом коллеж орцохгүй. Тэгээд коллеж орооны тавар төгсчөө. Тэгээд шууд зэрэгт явчихсан. Тэгээд өдөр хоорондоо бацан багс үгүй бичлээс л та. Зүгээр л хобби. Хамгийн анхны хийсэн дуу ямар вэ? Нэг тийм утсан дээр бичсэн нэг юм байна. Нэр өгөөгүй. Зүгээр бичсэн байгаа. Бичээл яваад идэг өгнүүдэд зүгээр аян дээр ингэ бичиж үзэх байхгүй. Гэ найз ингэ утас барьсан ингэ мик болгоо те. Тэр өөрийгөө ингэ хаалгаж сонсохоор хаа. Би шаагаад юм шүү. Саб веб татдаг тий. За маа. Сати. За энэ болохоор моти хамтрагч байгууллага. За тэгээд энэ шинэ веб гаргасан байлээ. За шинэ device Duo Plus гэдэг 20,000-аас оролцтой юм. Тэгээд энэ тэнгууд яадаг юутай юм бэ лээ л те. Хоёр төрлийн юм. Одоо никотин 3-тай 5-тай гэж үүд юм бэлээ. Хоёр өөр төрлийн. Одоо байлаас татдаг. Багын за 3-тай. Тэгээ за баярлаа. Албан ёсорыг гарсанд анхны уран бүтээл нь ямар уран бүтээл? Алтан ёсороо
Яг студиэс гээл 18 онд юм байна. Тумаан гэд манай юу байсан бэ? Байсан ч гэсэн маань анх удаа ингээ хоолойөвчл үзэж байгаа. Тэгэхэд нэг юм байрны ах намайг дагуулад тэр Хорол Томптон гээ студ байсан баг. Одоо байдаг л да. Одоо ч студ биш болцсон. Зүгээр юм хүчим хийдэг газар биш, зүгээр юм хүчим сонсдог газар болцсон. Студ байхад болсон. Тэнд анх хоолой өвчилсэн. Тэрний дараа болохоор энэ циркийн цаанад хоёрын байлгүй. Тэр байранд маа Хорооллын нэг нэ зандаа энэ тийм маа үеийн хитэн гарууд хоолой бичт юм байна. Бодолц төр студ гээд түрээсэлсэн. Тэгээд нэг өөрсдийнхөө хэмжээнд ингээд копистер бичээд ингээ юм айдаг. Би Би очижсэн мөн үү? тийм бах уу? Яг энэ юуны Одоо яг энэ дугаар орцны бодол. Тийм. Цаанаа сургуультай. Тийм. Тэнд анх маань 50к-аар байлгүй шүү. Хоп байсан маа Усан Янг гээд байсан одоо Монголд ирцээ байгаа. Тэг юу би олуулаа байсан. Тийм ирцээ сайхан ирцээ. Тийм үү. Олуулаа байсан юм. Тэг яг юм тэндээ ер нь хөвчлэн байж юм хийдэг нь дөрүлээ. Усан хоп юура бид дөрөв. Юуран видеого хийдэг. Өөр ер нь бол бүгд гэлрээ. Бүгд л нэгнийхээ хоолойг өвчөөл. Миксийн Усан. Тэнд нэг 2 3 удаа. Ер нь зүгээр тэнд нэг хорооллох найз гэдэг. Тэнд маа хорооллын найз гэд бас ингээ багасаа цуг утсан найз. Хомбой тэнд ингээ хоолой бичүүлсэн юм байна. Манайгаа бол амжиргаатай байдаг чи. Байна ингээ дуу бичүүлсэн хандаа сонсдоо монстог би хоо. Үчи хандаа нэг хоо гэсэн юм байна. Тийм. Яг тийм хүүхднаас айгүй хоотой байсан. Хоо. Нокиан дээр ингээ дуу суулгуулчаа сонс хоо. Баахан л хоо зүгээр. Нэг хэсэг бас нэг наги тэнд нэг сар л байсан юм шиг л тийм. Яагаад ер нь тийшээ гинт яач вэ? Бэр нэг тэнд байдгийг сонсчоод Тийм орсон ямар юм уу сони эсвэл зүгээр хэсэг байсан юм уу яасан ер нь тийм. Тэндээс ингээд санал тавьж байгаа манайд. Манай эцэг шиг хоп бит ойлстой эдэн дүүнэр монстойгаа ганц өөр найзтайгаа. Тэгээ байнган байдаг нас 2 3 л. Тэгээд нэг таниллаар л маа нэг ахаар л олбогдсон. Тэгээ нэг тэр хүн бас тэнд ажиллаар тэр хүнтэй танилцсан. Тэнгүүд маа юм студидтэй дүүнэр байдаг. Юм мэддэг гэж хэлсэн. Тэнгүүд нэг ганц өөр дуу сонсоосон шүү. Тэгээд нэгтэй яаж дуу моц цаг үлсэн л та тэр дэмдгүүлээс тэгээд тэр ах дээр ингээм ажлын санал байна гэд маа студид гоё л студиэс л та тэгээд маа студид дээр ингээд тэгээд ийм дийлтэй явъя гэхээр нокэ за ингээд ажиглаа нэг хэсэгтээ цугаж үзье босох нь болохгүй нөө гэд. Тэгээ нэг сар авч байгаа за болохгүй байна гэдэг. Тэндээс энэ дуу гарсан уу? Тэндээс үү? Тийм. Тэндээс нэг гарсан. Токс гарсан. Тэр зүйтэй хийцэн байсан дуу л дөө. iTunes дээр гарсан. Демо олгоод. Тийм демо олгоод зүгээр хийцэн байж байгаа. Тэгээд эндээс гар маран ч гэсэн бодлого байсан чинь. Тэгээд ямар ч гэсэн ямар нэг юм хий. Одоо дутуу байгаа юм уу гэлээ гээл. Яг энийг яг цацандаа энийг яг тэгнэ мэгнэ гэж нэг хийдгээс зүгээр л таалагдвал дүүгчээл олонд ороо сонсоол ингэ болж ин болохгүй байна гэл. Маа нэвтрүүлэг өмнөх дугааруудыг үзсэн үү? Сүүлийн 2 3 хоног л мөвчигийнхийг үзсэн, лимит ахыг үзсэн. Гоё усан дугаараа. Ли ахгүй л. Мөвчиг гоё, юу бүгд гоё л дээ. Тийм уйдаад хаар тийм юм ярьж байгаа байхгүй. Бидэнтэй бас гоё тий одоо нууцудаас ч юм одоо шин юм одоо удахгүй гарах хамтрал ч юм уу гоё шин хүмүүстэй хамтрал байна уу? За жиахтай хамтрал байгаа. Загвах юм бол өөр чинь их амар хамтрал бол байхгүй мэн үү. Тэр энэ соло доонод л. За цомог ер нь тий гарах. Цомог зүрийг хийгдчихэл яваа. Одоо гоо амар төлөвсөн юм байхгүй. Одоо ишлээ тоглолтын төлөвсөн ажил урд. Гэтэ энэ ажгаар гээд хийгдчихэл яваа. Яг энэ битээ биш гэсэн гээд цаасан дээр бичигдчихэл яваа юм байна. Доордгол том ажил бол тоглолт шүү дээ. Төлөвсөн байгаагаа аншилчвал за энийг госчаал араас нь шууд яндаа гэл. За маа спонсор Тимбарк байна. Нунда. Тэгээд Тимбарк маань болохоор газгүй байжгаад одоо ийм шинээр газтай төрлүүд гарсан юм байна. Тэгээд одоо lemon, lime, orange, cherry, гүзээлзэн гээд янз бүрийн төрлүүд байгаа. Тумбаркас нөгөө нэг чихрийн агуулмж нь 2 дахин бага. Бусад газтай дундаас 2 дахин бага гэж. Газтай манго ууж үзсэн үү? Цангаа талхамд. Газтай Тимбарк. Мөн хамтарч байгуулаг спонсор Тина байна. Солонгосын юм алдартай декор тэгээд 3 төрлийн хамттай юм өнгийн юм бас чихэрлэг айгуугаа свит хамттай юм байлээ. Тийм гэрэлмэл асаад их супер. Тэгээд солонгосчууд өөрсдөө амар хэрэгэлт юм байлээ.
ер нь одоо энэ солонгосын том алдартай хүмүүс ч бааранда тэ баар маань шавж захта Тина минь тавьчихсан гэж. Уухгүй би тавьчаад байгаа шээ. Хардаа хааш. Нөө гэрэлтэй гоёлоор ингээ баар. Хит паркууд цэнгэлдэх үү? Хит парк. Ягаад тоглолтоо гэж болохоор. Тийм ээ. Яагаад зингэлдэг юм шиг. Гэхдээ мэдгүй маань тэгж бодсон. Маань зүгээр тэр газар ер нь бол бүхвэр л зориулттай газар шүү дээ ер нь. Тийм. Тэгэхэд зориулдаг таагүй ашиглал аваад та тэгж болохгүй гэсэн юм байна. Гэхдээ ер нь зүгээр анхны зориулт нь цэнгэн хөгжих байна. Тийм ээ тийм ер нь. Энэ жил арай нэг юм дуулах болов. Үгүй. Наан нь бол шүү дээ. 7-нд тоглож. Тийм билүү? Тийм 31-нд. Бас гэрээтэй байгаа нэг тоглолт гээд ингээд спонсорууд байгаа шүү дээ. Бас ингээд дэмжиж ажиллаж байгаа, хамтарч ажиллаж байгаа хүмүүстэй гээд систем дод дийл ярина шүү дээ. Ингэн би ингэн та тэгнэ. Тэр дийлээ барил өгөндөө окей. Тэгээд тэнд орохгүй байлаа гэд маань ямар нэг шинэний юу байгаагүй. Тийм үртэй авлахтай юм дээр очихгүй мөр зөрөөгүй. Хөөе энэ даамжноо. Хэрэгжил бас байгаа. Тийм юм байна. Найзуудтайгаа холбоотой энэ багийнхаа. Дайжгүй шүү. Гэхдээ яг тийм бүгд ч бас биш л дээ. Өвгийн ажтай хийгээл. Үу тийм тэгэл Уулзахаасаа уулзахгүй нэг болол. шал төсөөлөөгүй л өөрчлөгдсөн байлаа. Тэр нь зан ааш нь шүү. Зүгээр л ингээд амьдралын юм агна. Тийм хипхоп крум руу байсан багт. Яг юм багын яг хорооллын дээр. Гэтэ тийм юу ядгүй. Тийм балаа зодомоотой гэж явдггүй. Зүгээр юм бүжилдэг, тэрнтэй өгөлдөг, бүжилдэг. Тийм нэг юм бас яг бүгд адилхан бодоол модоол шилдэг хувцсны жигдрэл баг маань. Яг крүүрээ те. Тэгж бөөндөө ин сүргэлж явж маах майр дуртай. За тэгвэл асуулт руу оръё. Чилүүгнөө биг аяа. Юу? Чилүүгнөө биг аяа. Чилүүг Хоёр найз. тэгдэг гэсэн те тэгж судалдаг гэсэн те. Ханы үндсэн дээрээс Гайхалтай чи танд юм уу гэж яах. Чи яа танд яа. тэгэл сая найзуудтайгаа холбоотой нөгөө асууж байгаа тийм учраас. Чилүүг нүү биг аяа. Бига. Зүг маа чилүүг ойлгоно. Чилүүг намайг энэ тумаанд авчирсан байхгүй. Тийм. Хоолоогоо бичүүлгээ баг хөтлөө авчирсан. За тэгвэл дараагийн асуулт. Air Force уу Jordan уу? Air Force. Ягаад Air Force? Зүгээр л гоё шүү дээ. Надаа гоё. Надаа гоё харагддаг. Миний өнцгөөс миний зүгээр надад гоё харагддаг. Jordan муухай гэвэл дээ зүгээр надад тэр Force нь илүү гоё. Air Force гэ дуутах юм штэ гэж штэ. Тийм шүү дээ. Асуух. Өөрөө тийм шүү дээ. Шгүй яг тэгж хариул. Тэгвэл юм бас хөөцний тал дээр асууснаас ер нь саксир үздэг вэ? Үгүй аа үздэггүй. Үздэг юу? Нэг сонирхдаг. Санаж тэгээд томчуудаа мэд. Тэ лежендүүдээ бол тэгэл бүгдийг мэдчихэж байгаа шүү дээ. За зургатаар харсан юм байна. Тэр маань багын нэг тийм сакс мас сонирхдаг байгаа. Зүгээр ингээд нийгмэд байгаа. За үеийнхэнтэй нийлэн мэлээ гэдэг хүчээр саксдаг. Угаасаа нэг өөрөө хоббигөө сонирхолгүй гээд сонирхол татдаггүй юм болохоор нэг Ер нь дуртай юм байсан юм уу? чүү шааддаг. Тэгээ ер нь бүх юм дургүй байсан өтер гэж байна. За тэгвэл дараагийн асуулт Jordan уу Kobe юу? Коби. Хипхоп кинонуудад ер нь үзэх дуртай, хэр дуртай. Ямар кино үзчихсэн бэ? Хипхоп кинонууд дундаас. Нэг олон биш ээ. Тэр Notorious B.I.G. үзчихсэн 2008 онд гарсан. Тэгээд Straight Outta Compton үзчихсэн. Тэгвэл дараагийн асуулт болохоор Straight Outta Compton уу 8 Mile уу? Compton. Compton. Тэр нь надад арай сонирхолтой. Найраа юм мотивацлог санагдаад байна. Мотивацлага 8 Тийм. Mile-с илүү юу? Тийм ээ илүү. Аа. Тэр нь арай илүү санагдав. Надад шүү дээ. За тэгвэл дараагийн асуулт Travis Scott уу A$AP Rocky юу? Себрок. Мамэн A$AP Facebook сонгосон болгонтэй. би ч өөрөө Би тэрийг үзээгүй юм би байна. ч өөрөө A$AP амар дуртай. Яг Travis Scott амар л та. Гэхдээ A$AP илүү бас нөгөө фэшн талтай. Тэр хүний сонирхол тайп нь тэр нэг тийм хүүд боо шүү дээ. Хүүдний боо шүү. Тэрийг тэгэл яг Young насны дуусч гэсэн тэрийг ярьсаар л гэдэг би эдгээ хөвтэй гэдэг. Тэр нь амар төвс санагдсан. Тэгээ өөрөө ч кул лээ. Күүлэн дийлдэхгүй гэдэг. Кулээ өрс дэлэхгүй. Тэгээд электрик Риана тий амар хоёр. Христо Яана нэр. Тэгэл нэг хооронд. Тэгээ эсэп. Харсан. За тэгвэл дараагийн асуулт. Монгол
Хипхоп дижнерийг хэл сайн мэддэг байна. Ер нь бол сайн мэдэх болж зүгээр таних гэх зүг юм бол. Тэгээд зүгээр зургатаар хараад багшаа гэж бодохгүй. Тэгвэл дараагийн асуулт. Дижиг эзэг үү crazy talk уу? Туг. Тугх дээр нойрох нь уу? Үгүй л дээ зүгээр л туг гэж хариулт. Crazy talk. OG. Тэгвэл Wu-Tang NW юу? Wu-Tang. Үүтэй иш татав гэдэг шүү дээ тийм. Тугарын дээр тэгдэг л. Тийм ээ. Найзуудаас чи асах Wu-Tang-ийг л амар сонсдог гэл тэгдсэн. За тэгвэл дараагийн асуулт. Snoop Dogg уу Ice Cube үү? Наач шаран. Ихний татах асуулт байна да хэвчээ. Хажуунаас нээр тийм. Дилт. Snoop Dogg. Яг тэгвэл арай нэгдэггүй стил хипхоп ороо шүү дээ. Яг Cube хипхоп л та зүгээр юм. Олон салбар руу entertainment кино минороо мундаг л та тэр зүгээр Snoop-ын нэрээ юу сан 393 гэж загсны юу тийг зөхөж та Scope. тийм. Snoop Dogg болохоор зөв миний үед юм Усмана юм гэдэг юм яг юм шоттой цамцсан хүмүүс зүсээс үссэн юм шал залуу малуу яг 20 хэд настай байхдаа хийжсэн. Яг одоо яг хിവэрэл зүгээр юм ялгааны өс нь урт болцсон өвгөн өвчлөөтэй л болцоо болохоос тэр нь хിവэрээ болохоор юм гоё санагддаг зүгээр. Сая Олимпор юу хийж явж ирсэн нэрээ Snoop Dogg явж Тэр нөгөө юу барьж явж ирсэн шүү дээ. Бамбар байсан. тэрийг нь үзээ Мангар том план. зургийг хайрын бүр нөгөөт нь яг юм том юм авраг том планд барьцаа явж байгаа юм шиг уусаа яг хүн болгон сорох үедээ гэж мэгцээ. Тэгээ ингээ отаа маналцсан ингээ амар инээцээ явж байгаа маа. Тэгснэ шилэн амиртэй нөгөө Олимпи 5 цагийг ингээ тим юугаар нь зөвцөн. Тэгснэ инээцээ ингээ явж байгаа юм шиг. Тэр нь амар санагцсан надад бас. Тэрс амар нөлөө бүхий хүн байгаа байхгүй Snoop Dogg тэр. Тийм. Бүр амар нөлөө. Тэндээ хипхоп индастри дээр ер нь тэгэл яг survivor шүү дээ. Нөгөө тэр нэг хэсэг юунд бүр одоолаач тий. Мань нөгөө татгалздаг тамхи юмнаас дахиж би татахгүй юу те joint plan татахгүй гэж тэгсэн чинь нөгөөдхийн дагаж бүр интернетээр нэг шууд юу Snoop Dogg утаанаас татгалзаж байгаа юм уу? Цаа шинэ боллоо. Тий, цаа шинэ боллоо. Тэр марафон зөвшөөрдгөө газар тоглолтоо хийж мэдгүйсэн юм нэг. Тэгээ амар тэр супер боул дээр гээд за бандана крип бандана зүүж гарчихгүй шүү. Тэнгэр бандана зүүхгүй шүү. Крип вок хийхгүй шүү гэж яхад ингээд за бандана зүүхгүй гэсэн. Хувцсын өмс крип бандана үнэтэй хувцс өмсөө гараад. Вок мак хийж юм. Асар зөрүүтэй. Ихэр яах вэ чи гэж байна. Би бандана зүүгээгүй. Гадны хипхопд ер нь хэр сонсдог вэ? Хипхопоос. За вүүгээ сонсчихж байгаа. Eminem тэгээ бүгдөөг амар тэг шинтэй сонсдог байсан. Та яг хитүүдийн надаа яг гоё гэсэн 2 3 дуу. За нэг 5 6 дуу ч юм уу. Тэдрийг давтаа сонсоод плей. Тэгээс яг тэгж Eminem-ийг амар шүтэж байгаа бүгдөөг нь мэдээдээ бүх цамаг бамаг идэхгүй. Үүл юм байна дөө. NW сонсдог байсан. Тэгээ ойлгож сонсохгүй л тэ нөгөө бац амгач хэлий мэдэхгүй. Гоё юм яриад байгаа шүү наа. Тэгвэл дараагийн асуулт. Tupac DMX үү? DMX. Тайлбар нь ямар нэг. Тайлбар нь амар илүү хүйдэд санагдчих надаа. Би анх юуг нь сонсчихсан DMX-ийн where тэнгуүтлээ. Тэгээ надад тийсэн анх ингээд энэ нутаг хаана уу гэдэг юм шиг. Дүү айл нутаг уу? Хаан байх уу? Тэр дуун ингээд дууссан чи тэр клипэн дээр хардна. Хоёр тусдаад байгаа юм л та. Тэснэ юм K-Dog гэдэг юм хомын ингээд өгцөн байгаа байхгүй юу? Тийм клипэн дээр тэгээ харсан яг тэр where ядан дуус where гэдэг дуусан гут уцан дуурайад аваа харангууд K-Dog өгчжээ гэдэг тийм DMX-тэй дуудлага ирдэг. K-Dog өгчжээнгүүч юу ирээд таанд тоглоог үстэй. Тэгээд тэ хамаагүй зөөлөйтэй ингээд дараагийн шид нэхэлж байгаа байхгүй юу? Тэр яг where араас тэгээд we miss you K-Dog гэдэг юм. Нөгөө тэр хамынхаа араас дурсаж байгаа. Тэгээд тэрний юу л гаях шиг байсан л та тийм микс гарах шигсэн. Колумб ч юм уу мэдгүй ямар ч хэлсэн юм шар арьс тай хүн байсан. Тэр хомбоогийн хүрээллийнхэн гэр бүлийнхэн яг ингээд тэр клипэн дээр нь тойроо зогссон ингээд зургийг барьсан. Тэнгүүт их хамгийн сүүлд ихнэр нь л юм шиг байгаа. Би яг тэр хэлсэн болж I always love you K гэдэг дуустдаг. Би үргэлж чанга хайрлах болно гэдэг дуустдаг тэр дуу. Тэр ихнэрийнхээ үгээр дуусч муусдаг. Тэр нь амар гой санагдав. Тэр ингээд хүүд амар дуулдаг тэгснэ. Тэгээ зүгээр тэнд юу сурснаа л ярьдаг. Тэр дуу нэг тахаа балмад санагддаг надад аим гоё.
дотны санагдаг юм. Яг би тэгдэг ийм сурсан, энд ийм хүмүүс байсан, ийм хүмүүс байдаг, байсаар байгаа. Энд ийм болдог, ийм болдгоо. Энд ингэж болно, ингэж болохгүй. Тэгвэл араас нь тэрэн дуусангууд тэгээ Томын өгцөн гэдгийг мэдснэ ингээд тэр хамдаа зориулж байгаа дуу маань амар тэр сэтгэл хөдлөгчөөс юм. Тэр муу шиг санагдчихна надаа. Ямар гоё халдсан харах вэ? Тийм их хамаагүй тийм юу санагддаг. Юу гэх юм тэр. EDM гэх юм те. Тийм сүртэй санагддаг сүрлэг юм. За дараагийн асуулт руу гаръя. За. За дараагийн асуулт болохоор хобби туу хаяашаа юу? Харашаа гэж. Хобби туу хаяашаа юу? Уучуу. Зэг Альнаас нь ухаа. Энэ лимон тэгээд ин үзэл. Юм үзэл. Гүзэл. За cheers. За тэгээд. За ингээд Skull Lounge маань бартендер орж ирж байна. Коктейлээрээ бид идэг дайлах гад. Их амглаа. Сайн байна уу? За өнөөдрийн коктейл маань рам суртай коктейл байгаа. Тамаа зочныхоо тийм. За. Цаашаа. За баярлаа. За энэ хоёр маань одоо ер нь ургамын гаралтай ер нь яг болсон. Аха. Jungle Board гэдэг коктейлийг одоо яг өөрийнхөө хэм маягаар гаргаж авсан байна. За баярлаа. За баярлалаа. За. Бартендерийн хамгаална баярлаа. Дараагийн асуулт YG юу Тайга юу? YG. Гацчихшээ. YG-р нэг сонсдог. Тийм их сонсно. Яа, тэр үнийг бол сонсно. Тэр үнийг яг фэн гэж яллаа. Тэр үнийг ингэж ухад сонсно. Ямар цомог гарах юу үзэн ингээл старыг нь үзээ байжсэн. Бүгд артистууд руу хөөгдөд бичдэг шүү дээ. Нэтерэг гэж гарч ирдэгтэй бас. Тийм ингээл дагуу шумаш өгөж бичдэг. Мэ бичдэг шүү дээ. Гэхдээ өөр хөтөлбөр тахлаа. Зүгээр л тэгэж аа. Дэвтээд гээд. Сэтгэлээ дэвтээ хэлгэдэг шиг үү. Тийм амар мундаг санагддаг тэр. Гай. Тэр ах. Тэр бороо. 90 оных баха. Тэр нэх тийм амар хөшөн хөвж юм шүү. Гэхдээ дөвтөг цачин. Ах нарынхаа хөвчмийг амар хайрладаг, тийм үнэлдэг юм шиг байлээ. Тэндээ тэгэж санагдсан. За Сабч өвсийн ангийнхан тэр нь хэрлээ. Нэг хоёр юм байна. Хоёр залуутай л. Monkey гэдэг тэр саунд инженер залуу шүү дээ. KK гэдэг нутаа цуг дууцсан залуу. Тэр хоёртой л ер нь тааш бусны сайн танихгүй. Сайн танихгүй ер нь танихгүй. За дараагийн асуулт болохоор одоо өвсийн ангийн хоёрыг хооронд нь хачсан бохоггүй. KK Boyer гэдэг. За. Хүсийн хоёр залуутай. За. Тэгээд байлнаа. Boyer. Ягаад Boyer гэж? KK-тэй гэхдээ дууцсан байдаг үстэй хүн гүрэн. Тийм. Би KK-ийг сонгох юм болов гэж бодсон. Гэхдээ дотроо тэгсэн чинь Boyer хэр нэр нь бас асууж байхгүй ягаад Boyer. Ингэж хариулна гэж бодоагүй л үст. Тий. Бодоогүй хариултыг мань хариулж Чи алдсан биш би тий. алдчихжээ. Зааштай чи. Суул юм аа. Гомдоо надад Boyer нарийн хипхоп санагдаад шүү дээ. Тэг хипхоп биш гэж байгаа юм шүү дээ зүгээр. Boyer нарийн хипхоп санагдаад шүү дээ. Тэр арай тийм илүү хаамбал юм. Хоёулаа хаамбал та юм. Тэр нь арай илүү хаамбал. За тэгвэл дараагийн асуулт. Дараагийн асуулт болохоор why бо Monko? Why бо Monko? Чихэнд юм делайтай сонсож байна шүү дээ. Шинэ орондоо ингээ вайбо Monko. Мондогийн хоолой сонсогдоо. Аль нь юм бол олоогүй дээ. Хүсмэс гот. Монко л. Monk. Ах гэж байна. Яагаад? Арай илүү эртнээс зүгээр намайд нь яг хിവэрэл байгаа тийм. Арай илүү удажгаад яг анх танилцууд ямар байсан. Яаж дэмжчихсэн одоо ч гэсэн хിവэрэл байгаа. Тэгээ зөв буруу аль ч юм дээр ер нь зүгээр миний төлөө тийм сэтгэл гаргадаг. Зүгээр нэг тийм дуурдсан шүү дээ хүн ингэдэг гэл нэг махархаа ч юм зүгээр нэг мэдмэрээ ч юм эсвэл зүгээр л хэлдэг шүү дээ хүний асуудал дээр ингэдэг мэгэл тэ.
Тэгдгүү санагдав тийм. Мэдрэгдэг зүгээр тийм сэтгэл нь зүгээр. Vibe биш гэвэл те. Vibe тэгдгүү биш зүгээр. Монгох зүгээр ах болохоор тэр үнд зүгээр маань юмаа даатгаж болдог. Тэгээд тэр нь штэ тэр зүгээр штэ ах бахаа гэх. Тийм үе дээр гой сахлаа амьдэрж байгаа л. За дараагийн асуулт. Fruity Bachka юу Бехтер Петрович юу? Хоёулангийн аль таахгүй шүү. Нэг сайн таахгүй. Fruity Bachka. Хай идэм л шүү дээ. Виктор нас идэм үү? За тэр орч тэгэл тэр нь дуал юм да одоо хамт айгүй юм идэг. Тий нэг crew байх тий. Тий нэг crew тэр явдаг. даашаа. Тий энэ ивент ч юм уу юм дээр таахад дандаа цуглал явж байна. Тийм би за юу юм бэ? Fruity Bachka. За дүүшүү дараагийн асуулт руу шууд үргэлжлэлт оръё. Шово юу Рафаро? Шово. Яагаад? Айкон шүү дээ crew-га. Хөдөлмөрч хамгийн хөдөлмөрч санагдсан. Манай студиор нь очиж үзсэн, харьцаж үзсэн, уулзч үзсэн ямар гоо гайд юм бол Энэ үхэн дээ. энэ үг тийм гоё humble тийм. Тэр хамгийн их студиороо байж идэг хүннээс ер нь Бүхний амнаас тэг шоу гэдэг сонсох. тийм зөв студиор ингээ хамгийн эрт ирчээл ганцаараа ингээл үг өчөө ч юм ай сонсож юм ямар нэг юм хийгээ байж идэг. Өдрөөр амьдэрдэг хүн байлаа. Орой болохоор нар буухаар гэртээ ирдэг. Сүлд нэг дуу цацсан байлаа. Аюу хөдөлмөр санагдсан. Нөө жи ороолын сошиалт юм. Тийм байсан. Тэгээ шоугийн клипнүүд ер нь дуун тийм гоё тийм род ирж байгаартай санагдсан. Тий яг тийм. Яг тий шоу яг тиймэрхүү нэг нөгөө юу мелодик рэп хийдэг шүү дээ цаа чинь. Тийм клипнүүд нь гэсэн гоё. Тэгээ тийм юу дуулдаг таам шиг. Айгу хүүд дуулдаг цаа чинь тий. За бид яасан тийм жоохон тийм гоё хөдөлмөрөөр флекстэй даа. Тийм хөдөлмөрөөр амар. Би тэнд байсан одоо энд байна гэдэг. Би гэхдээ болоо би тийшээ явж байна гэдэг. Тийм хандлагатай санагдсан шүү дээ өмнөгийн сонсоор. Тэгснэ ингээ уулзахаар хамбал гоё. Тэрэнд яг. За саб Бүр гоё юм хийж байгаа л гэдэг шүү дээ. Тэгээ ер нь зогсдгоо зүгээр ингээд хөдөлмөрч тэр нь амар гоё санагдсан. Саб яаж н одоо энэ Монголын попт ч юм уу дуучид те одоо эмэгтэй артистууд биш те. Энэ тэдрээс ямар сонсдог хүн байгаа. Монгол артистууд. Тийм одоо эмэгтэй гэсэн үг шүү дээ. Magnet Brain. Magnet Brain өөр Magnet Brain гэдэг амар те. За чин тийм гоё. өрмөц айгу санагддаг ш надад. Тийм хөгжим нь гоё. Шинэх удаан сонсоогүй л те. Инглиш тийм. Удааг байна уу? Бас тэгээс сонс хоо гэдэг. Хоотойгоо тий. За тэгвэл ингэж асуусных яг ийм асуулт асуух гэж байгаа байхгүй. Амраашгүй Magnet Brain уу? Magnet. Та хуучны одоо ийм октын хамтлагч юм уу? Эмэгтэй артистуудаас юу сонсдог байсан уу? Сонсдог уу? Хуучны одоо амар ихнэр гэсэн үг тий. Амар ихчнэр байна шүү дээ. Бүр Монголыг байлдан дагуулсан тий. Тийм хамтлаг дуучин ганцхан суудаг. Гүй нэг тийм амар сонсч монсдгүй. Зүгээр ганц хоёр дууг мэднэ тий. Гэтэ юм сонсыг зорж асуух зүгээр хит дуу болохоор ингээд нэг яалч сонсож нэг бүтэн сонсоогүй ингээд аманд орцсон ингээд явхад ингээд дагаад болохоор мэдээд өгдөө ш бүхүүг юм. Тэгж мэгж нэг ганц хоёр дуу. Гэтэ нэг ганц хоёр хамтлага зогсохгүй юм. Яг тэр хамтлагийг сонсдог гэж бол хэлэхгүй зүгээр ингээд юм хит хитэн дуу байдаг зүгээр. Тийм амар сонсдог байсан гэж бол хэлэхгүй байна уу. Зүгээр сонсогдоод идэв гэсэн юм. Хит болохоор хаасайг үл явж идэгсэн юм. Тэгээ гоё идэгтэй. Тэгвэл 3 охин уу Киви юу? Киви. Би 3 охины талаар тийм сайн мэдэхгүй. Тэг нэг тэгж сонсож байгаа. Кивиг нь арай сайн мэдэн. Зүгээр ингээд харьцуулаа хараад би Кивигийн арай олон дууг мэднэ. Киви юу те? Тийм. За тэгвэл дараагийн асуулт руу гарахах өмнө нэг юм юу биш тийм нэг хоёр юм pop diva хүн байна. За. Тийм одоо ер нь айгүй хүний тийм айгүй том одоо маргаан тий хүмүүсүүдийг айгүй талцуулна сонголт хүртэл хийгээд хэцүү болгодог ч юм уу. Одоо тий ариун аюун саран туяа юу гэж. Ариун. Асуулт. Яагаад ариун вэ гэж. Хоёулаа култэй. Гэтэ арай илүү кул санагдсан ариун гэж. Дуу муугийн манаас гэсэн. Тэгээ бас тэгээ сонсогдож байгаа юм л та. Монголс нөмэн уран яруу гэдэг. Маань баг одоо ч баг шахлах. Нэг юм аян тавиад үг нь гараад ирвэл маань ингээ харж байгаа шаанаа. Тэр зүгээр арай илүү тэр хүний бас тийм ариуна гэж байгаа арай олон дууг маань сонсч байсан. Сантайгаас илүү. Сантайг ч гэсэн доголдоо. За окей одоо болохоор одоо энэ манай одоо энэ яг нэвтрүүлгийн маань юм хөнгөн асуултууд сайн ингээ явж байгаа байхгүй юу? Сая хөнгөн хөнгөний одоо хамгийн сүүлийн асуултыг асуух гэж байна. Тэр нь болохоор
Trap уу? Old school уу? Аалцгүй. Яагаад? Тэндээс сурсан юм чи. Суралцсан болохоор яг Гараа old school-ээс Тэндээс эхэлсэн болохоор утанг сууртай. Утанг сууртай. Тэгээ айгу анзаархаар ингээд юм хийдэг хүмүүс ингээд хүн таньдагч бай, таньдгууч бай, танигдсан ч бай, танигдаагүй, амжаагүй ч бай те. Ингээд юм хийгээ явж байгаа үеийн guys дүүнер ахнаар байгаа шүү дээ. Тэрээс ингээд анзаархаар тийм old school сонсч маасаа тэгээ team химнэлтээр үг бүч сурсан хүмүүс арай илүү lyrical байгаад байдаг. За, шүү асуулт байгаа гэдэг. East side уу west side уу? West side. Окей. За тэгвэл дараагийн асуулт Бакрап уу өвж бро юу? Гацаад ширээ. Give me justice. Бата гоо гацааг. Гацч юм шиг харагдсан уу? Гүү шүү, устаагүй шүү. Фрак юм. Хараа Крис юм аа. чаг итгэцтэй. Амжисаа гитчихлээ. Чи бро Бакрап уу? Хоёулаа хааж. Пак. Тэ. Цаадгаатайгаар нь хэр холбоотой вэ? Би хоёулантай л холбоотой. Тийм амар зууж бүр амар тийм үр төрөнд орсон амар сайн найзууд шүү дээ. Зүгээр мэндийн зөрүүтэй биш зүгээр юу нөгөө ингээд нэг таархаар юм яриа суучдаг. Алиалантай. Амьдрал даагүй юу ажил төрөл сайн уу юу гэж ингэж яриа суучдаг. Хоёулантай л даагүй. Хоёулаа л гоё залуучууд. Гэтэ хипхоп би зүгээр хипхоп орнд тарт. Пак. Та. Арай юу санагддаг. Арай илүү зориулт юм санагддаг. Тэгвэл дараагийн асуулт фулфизм уу мара юу? Фулфизм. Тийм фулфизм. Тайлбар байна. Цэг тайлбар шүү дээ. Дог шүү дээ. Гисэр дог шүү дээ. Надад илүү дог санагддаг ус өөр бага багс. Надаас ах шүү дээ. Брос юм. Брос бүгд л надаас ах шүү дээ. 95 6 маань 2 мөн. Тийм над зүгээр гисэр илүү дог санагддаг шүү дээ. Стик чаан маань гэлтэл юм байна. Тэр үед чинь ингээд хоолой ч орж үзээгөө бацаан баг чинь. Гисэр лаагаал шүү дээ. Лааж шүү дээ. Манахын prime time амир те. Тийм амар. Амир тэр бол амир. Ороод тэгэл манс нөө баг очаар мар дээр ингээ байран дээр байж штэ тэгмүүд марах авч марах авч нааш тэгэл. Энэ саунд. Тэгтээ зүгээр ингээ харьцуулаад аль нь хипхоп аль нь гэх вэ гэх юм бол би гисэр гинэ. Гисэр арай хипхоп санагдсан надад. Юу зүгээр арай л тийм дөөв арай илүү дог. Тэгтэн үнэхээр Рэп скил мэд амир л та. 100 MCC одоо нэг рилийн югаар цацгцсан байгаа штэ. Лууя хитүүлүү. Аян. Бора санааг бол дон гэд одоо яг тийм вайрал болсон. Тэрнээс өмнө нэг өөр 2 3 IT өөр хөлбөрүүд байсан Android. Иргэд өөр хаасаагүй гомсод. Тийм тэднийг нь сонсч байсан. Тэдний сонсоо бас нэг хоо мотойгоо тий. Хоо штэ. Окей. Бро хоо шууста. Хоо гэлээ. Тэгсэн чинь тэр дууга яг тийм юу болгоод аян тгий шинжилээд бүр дог болгосон. Би тэрэндээ үг мөг нь алдахгүй яа. Чиг рил ороод удааг ухтал гаргасан баг тий. Тэр нь ингээд чонгийн цомгийнх нь. Тийм. Тэр үед. Тийм дог мөртлөө уулцаар бас хаамбал. За тэгвэл дараагийн асуулт. Гүн сороо 290. Гүн сор оноо. Энд ч юмс гүн сорны төрсөн өдөр болж байгаа байл шүү дээ. Тийм тий одоо хэдлээ гараад. Очин доо. Монголоос одоо хуучны үед ч одоо нэг годомжны хипхоп гэвэл клик бүүм гангста сервис сонсдог байсан юм шүү дээ. Тийм гүн сорыг сонсож байгаа шалтгаан тийм шүү дээ. Би 21 билүү 22 энэ хоёр оны айл нэгэнд заяа. Гэт ажил дээр ингээд зөв ингээд үүдсэн нүүс үдгүүлгээ сууж хатаа ингээд рафор гүн сор хоёрыг зэрэг харсан байхгүй ингээд тэр хоёр яг rising гэж би аль мэдхгүй энэ юу гайсаг ор дугнаар сонсч. Тэр нэг гүн сорын game money fuck page гэдэг үзт. Game money fuck page би school хүн байсан бол эвгүй гарах цаан тэрийг сонсч пах гэд тэр клипийн тэр нэг амар хичээгээгүй мөртлөө юм дог байгаа тийм хүүд дагаартай тэг ярьж байгаа юм гэсэн гоё хоол би бас хоол шүү дээ окей бро чи бол хоо өөртөө ч суугаа. За тэгвэл түрүү асууж нэг годомжны хипхопын төлөөллүүд гээд гангста сервис клик сонсдог байсан юм шүү дээ. Тийм сонсдог байсан. Ямар дуунууд нэлээд туртай. Яг аль гангста сервис үү? Аль нь. За эхлээд клик гангста сервисийг амар сонсож байгаагүй. Тийм үү. Тийм. CCB сонсдог багтаа. Би яагаад ч нэг үүтэй адилхан санагдаад байна надад. Тийм дотн шух. Их тийм адилхан зур юм шар царайтай байх. Хувцсан яг адилхан. Ингэж яг тэр нүгэлж байгаа ингээд жоох юм
танхаарж байгаа байл нэг юм аян дээр танхаарж байгаа байсан юм. Дог яг гэд. Яг тэр миний ингээ багтаа ингээ рандомор сонсцоо байсан тэр нэг харах нарыг яг Монголд ингэж хийж болдог байхгүй гэж байгаа. Тэгэж харуулсан юм шиг санагддаг. Тэгээд юу нэг сонсох тууштай. Gangster series би нэг тийм фильм энэ болоогүй. Би ганц хоёр бас түрүү ярьсан шиг хит нэг юм надад айгуу гой наалцсан ганц хоёр дууг нь мэднэ. Бүх дууг нь олддоггүй. Бүх хүмүүс ер нь би хүмүүс яг бүгдийг нэрлж мэрлж мэдхгүй. Тийм яг тэр гэж мэдгүй. CCB бол мэднэ. CCB ч дэх хүмүүх л мэд. Энэ нэмээд ахвайн, ахвайн гэж бүгдийг нэрлж мэдэн зүг ахвайн. За тэгвэл дараагийн асуулт Black ou Taras Bono. Taras Bono. Одоогийн бис маа. Тийм бис маа. Амар үлгэр жишээж явж байгаа юм шүү дээ. Ингэж болдсон шүү дээ үнраа гэж юм шиг. Тийм. Дараагийн асуулт руу гарахаас өмнө дэлхийн зах зээл рүү гарсан тэгээ шинэ нэг trap new generation-ийн одоо рэпер байна. Wanda Mountain гэдэг. Тийм. Тийм. Young Clement-тэй дуу хийжсэн хийдэг тэгээ нүг бүр найзууд шүү дээ нэг crew байдаг. Тэнгүүд энэ хүнийг нэг хүнтэй харьцуулах гэж байгаа байхгүй юу? Тэр хүн л болохоор бийлэшээс үү? Бийлэшээс мөн үү? үгүй. Бороо таач. Тэнгүүд тэр хүн л болохоор би зүгээр тэгж боддог байхгүй юу? Амар авьяастай. Тэгтээ зүгээр яг дэлхий рүү гарч чадах хэмжээний гэж би боддیں۔ Тэгээд харьцуулж асуух гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр биш олон улс та. Wanda Mountain нөө Bouquet юу? Wanda Mountain. Арай өөр санаг. Өвөрмөцтэй. Арай угаасаа юу н өөрлөлтөө яач утсаа Wanda Mountain чи арай юм юу штэ. Одоо ямар гэж хэлэх юм бэ? Тийм ямар гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Гаригийн тийм нэг тийм гэж гацгаа. Дөг би уулч үзээгүй. Зүгээр ганц сая сонсчихсон ганц сая гэлээ. 58 сая. За тэгвэл дараагийн асуулт Morning Star of the CEO. Мань хэлж мэдгүй шүү дээ. Зүгээр хөгжмийн талаар уу? Яг одоо хоёр брото би алинтай ч уулзж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн талаас зүгээр л Тийм сонголт чинь. Си. Тэр нь доонтой сонсчихсон юм шүү дээ. Галыг би ясаасан. Си гэдгийг мэдээгүй. Дог. За дараагийн асуулт. Мабранто секс цагаан богдоо. Мабрант. Яагаад вэ гэхдээ? Яагаад вэ? Тэр нэг тайлбар. Тийм ээ багтаа сонсдог гэсэн. Амар сонсдог гэсэн. Одоо ч сонссоор байгаа юм. Гүү. Тэгээд шудралгүй одоогүй. Гэтэ яг наа тийм яг өсвөрнээс надад шиг өсвөрнээс дууссан юм уу? Дуусаагүй биш. Яг коллеж мөлөж таах тэр амар сонсдог шүү. Үг бичиж байгаа тэр rhymes гэм панчууд амар жимбэр санагддаг шүү. Басгаа тийм. Рэп тийм бэ гэсэн л мэдэн тэгэл тэрнээс өмнөх юм утгагүй л тийм. Би тэр үнийг ах рэп тийм бэ дээр харсан. Тэг ингээд нөгөө backyard асан шүү дээ. Энд дэр бүр шал өөр өгдөг тийм ээ. Тийм идэж уудаг шүү тэр нэр. Тэр үед тэр 16 он шүү дээ 15 16 тийм. Тэр ярьсан дээр жисэн дог тэр яриаг нь сонсоод тэр миний бэлтгэл сайн агцсан байгааг өрсөлдөгч таанд хэлээд байгаа шүү дээ. Чи сайн бэлтгэхгүй л болж байгаа боломж байхгүй. Тэр амар дог би бас тэгээ хоо гэл. Гоё. Тэгээ өглөж байгааг нь харж хоох. За тэгвэл дараагийн асуулт. Vacation уу Lil Bato юу? Vacation. Тийм. Vacation-ы дуунуудыг минь сонсч дуртай. Бүгдийн жүжигчтэй мэдэхгүй. Яг бүгдийг мэднэ мэдрэхгүй зүгээр. Бас яг нэг дуртай 2 3 дуу ээж тань. Миний дуртай Vacation-ы дуу. Lil Bato нэр санагдав. Би яг ингэж туулж ингэж bro антер гэж юм ярьж сууж үзээ. Гэхдээ дог залуу байлээ. 2 тэр энтийн таарад юу вэ гэж зурчихсан. Юу нэгэн гэл. Бас тийм зөвл хүмүүсийн амнаас бас тийм мушиг залуу гэж сонссон. Тийм харьцаа хүндрэлтэй биш. Дог гай санагц. Гэхдээ би үнийг хэлгээд дуунуудын нэг сайн мэддэг. Зөвл нэг тийм сонирхдаг тайп биш. Гэхдээ bro юм аяг л явж чад. Гүйл залуу. Тэгээ Vacation арай хитэн дунд манд тустай. Тэгээ сонгол арай за үег. Тэгээ бас nice гээл та. Одоо энэ гадна дотног их beef-үүд би нэрээ дис хийж байгаа юмнууд их байна шүү дээ. За. Сайхан бас нэг шинэ дис цацагдсан. Гангагийн. Лок руу тий. Тэгвэл тэр локо гангаа юу? Оо юу. Тэр дисийг сонсноо. Тэгээ сонсон. Ямар юутай байгаа вэ? Ямар байрсуутай байгаа. Мань сонсогчийн байрсуу. Дис байна. Тэгээ мэдгүй бид тэр хоёр хүмүүсийн хооронд ямар асуудал үүсэн мэдгүй. Ямар ч сайдл юм хийдэг хүмүүс. Тэгээ дотор нь хоорондоо л нэг асуудал үүссэн биз. Тийм бах тий. Нэг
тийм нэг оролцохгүй байх уу гэх юм уу. Зүгээр л наад зүгээр сонирн биш. Тэгээ зүгээр гэхдээ дуугийн сонсон шүү дээ. Аа юу шаач гэдэг. Бас нэг өсөлтөөтэй калчер шүү дээ. Дис чинь. Юу гэж холбож нэгнээгаа юу гэж шарж ийн, юу гэж хэлж ийн, юу гэж баншилж ийн, юу гэж яг тэр бичсэн мөр үгээр хүн зогсож байгаа нь сонирхолтой ш надад. Гангаа гой зогсож илээд тэр. Чиний хувьд юу Панчууд амар гой амар дүүн гой дис. Энэ скил сайчаа гэдгээ бас нэг батллаа. Монгол дэрний сонсч байсан хамгийн гоё дис чи ямар дис байсан бэ? Надад нөө оппозит жихтай гэд дисэлжсэн шүү дээ. Тэр нь ахнаар айгуу дисэлжсэн шүү дээ. Энд дэр нөө нэг тэр нэр нь үл ийг үлээ. Аа тийм нэрлээ. Үндүн толгойднуудын дунд дайр заавчлаар хаа. Тэр дис бас нэг хоо гэвэл шүү дээ. Пу па. Тэр бас чанга тесттэй. Тэр амар үгтэй бас. Тэгэл нэг бацаан байх тэрийг сонсгоч ингээл тэр бацааны тархин тэр үгнүүд ингээл юу вэ? Ар муухай үг. Ингэж хэлж болтой юм ба шүү дээ. Тэрнээс чи хойш өөр ямар гангаал өх хэрэгэрчтэй болно. Гангаа болохгүй ууц шүү дээ маань. Уухаар шийдсэн. Зүгээр дисэн нэрч шүү дээ. Тийм гоё дис үлээ. Хаа шийдвэрлээ. Тэгээ маань зүгээр тийм калчрал ясалта зүгээр зөрүүлээд одоо дис их бах та гэж зөв бодсон. Ларок би хоёрын диснес. Тэгвэл төгс шүү дээ ингэж. Яг ингэж тэр хүнд зориулж одоо тэр рэпертэй одоо тэр бифтэй ч юм уу тэр рэпертэй зориулж ингэж бадаг өчч юм. Бүтэн 2 те 3 бадаг ингэж тэр хүнд зориулж чи өө гэж хандаж сүүл холбож тархиа ажиллаж тэр хүнд зориулж ер нь ингээд шийдэж байгаа шүү дээ. Тэр нэг талаараа респект ч бодож. Тэгээ зөрүүлээ шахах хэвээр. Тэгж чинь уу. Тэг чи тэгж чинь уу те гэж зөрүүлээ. Яг адилхан хийдэг юмараа юм уу. Тэгэхгүй тэгээ таарчаад юм жижигхэн индастри яг энэ тал дээр бол жижигхэн шүү дээ. Тэгээд хоёр ахлахал хоорондоо таарж ямар LA юм уу гэдэг юм баруун эрэг мэрэгч байхгүй газар те. Жижигхэн гадаг дөрвөн уулын дунд байж хоорондоо яг тийм жигнэс ингэж хийлж бифэрч холбохгүй байх уу. Зөвл нөө хийдэг юмараа хин илүү сайн үг дээр таарна шүү дээ. хин илүү Адлаа тий тээцтэй тийм шүү дээ. Ямар нэг ивэнтэн дээр тэгээд таарна шүү дээ. Ээжлээ шүү дээ. Тэгээд яаж чадахгүй нэг нэрээ гоё. Тэгээ угаасаа тэгэж яах вэ? Зөв яг тэгвэл сонирхолтой шүү дээ. Яг хийдэг юмараа хин илүү үг чинь үгээрээ зодоо юу сонирхолтой. А маань ингэж шааж байна. Тэгвэл ингэж шаана. Тэгээд тэр чинь яг сонсож байгаа тэр сонсогчд шүү дээ тэр чинь. Хин илүү шаасна. хувийн персонал шиг. Тэгвэл сонсогч өөр Rock to Fly-ийн дийсэн дээр ямар байр суурьтай байсан бэ? Тэг сонирхолтой л байсан нь. Хоо дийсгээ ойр хоо бас хоогоор дагна авчдаг дээрсэн. Хоо наа чи хоо. Энэ хэр юм бэ? Хоо. Наач зөв хоо шийдлээ. Тэг би Fly Brog нэг сонсдгоо. Юун дээр тэр дийс нь л гэхдээ тэр сонирхолтой байсан. Тийм. Тийм attention те. Манайхаа ингэж байгаарэ гэж байгаа юм шиг тийм жоо уйтгартай байх ч махад дийсэж байгаа. Тэгээ би яах гэсэн зөрүүлээд мангар урд мортон те. Тэгж гэнэ те гэж байгаа. You are Ken гэж байгаа. Тэр гой санагдсан гой калчер. Тэгээ хин нэг нь илүү шаасан маасан гэж надад санагдав. Зүгээр л тэр нь гой байсан. Тэгээ тэр хоёр хүн энэ тэнд таарж мааруул те таарсан ч гэж магадгүй. Зүгээр тааруул тэгэл гэл байлгүйтэй тэгэл толгой дохиол мэдлгүй байлгүйтэй. Зүгээр л хийж байгаа юмараа калчраар өрсөлдөж байгаа юм чинь. Аль нэгнийхэн таалт болохгүй. Гэхдээ аль нэгнийхэн таалт заавал ор гэвэл би нэг жоо мохтой нэг сонсол дуунаас нь ингээл мотивац авч тэр хүнийхээ таалт бах тийм. Нэг гүтраа байсан дээр. За дараагийн асуулт. Төг 18 майк одоо залуу үеийн төлөөлөлт. Хоёр мундаг Чадвартай битмейкер. Мегот. Мегот. Гүү баха. Гүү байхаг шааж. Би зөв нэг хамтны бодсон байж байгаа. Цааш та. Тийм хамтан бодсон байгаа. Хүчмэн гоошт маань цомгийн сонсдоос Меготын. Тэгэл нөө продюсерүүд цомог хийх ингээд рэпер цомог хийхээс илүү бас хэцүү юм шиг санагдсан надад. Барт рэпер болохоор ингээд тэг бүд уулж байгаа шүү дээ. Яг тэр продюсертэй айлны продюсер өөрөө продюсер аян дээр өгөвчл ажилтгаар ажиллаж шүү дээ. Өөрөө рэпертэй хамтраал, артистуудтай хамтраал. Продюсерүүд цомог хийхээр ингээд тэрнээс их ажил болт юм шиг санагдаа. Өөр продюсертэй өөр рэпертэй янз бүрийн рэпертэй холбогдсон манийхаа энэ дээр ороод энэ дээр орох гэх. Тэр ямар хүн яг энэ битэн дээр цогцох уу гэдгийг бас бодно. Тэгж хийсэн байх шаах. Зөв би тэгж боддог. Продюсер цомог хийхэд тиймэрхүү ажиллагаатай байдаг бах. Тэгж цомгоо тийм цомог, продюсерийн цомог тэгээд бас айгуу тийм чихэнд наалж ирсэн.
Тэгээ яг алга таш тэгээ хоотой зүг. Мундаг юм уу гэдэг. За тэгвэл дараагийн асуулт. Мучи юу baby наяа? Жишээл мучиг дөрс өдөр дээр явжсэн нөгөө. Тэгээд юу чаад. Бэби нэ. Пос. За тэгвэл дараагийн асуулт. One day юу и боё? Ванде. Өвчл дээр ам. Ванде амар өвчтэй. Хүүк дээрээ боо игээд нөгөө Monster Live дээр. Тийм. Шүрштэй ш. Манайс үг болгоны надалгүй яаж бодсон. Ванде Бас ямар хооштэй тэр те. тэр өвчл тэр раймс гэм холболт панч арт амар. За тэгвэл дараагийн асуулт руу гаръя. Limit King үү 113? Ууртаас. 113. Лимит гин Яагаад Limit King? лүүд болох. Манатлах. Тэгээ ойлоос нь тэгээд лимит хин харизмэнд өгсөн гэж. Би авч яваад дуугаа тэр нь лайфстайл нь. Тэ тийм өөрчлөлт нөх юм уу? Бас хөдөлмөрч. Тийм одоо ингэж өөрийнхөө амьдралыг ингэж чим авч явж байгаа. Одоо энэ хариуцлагатай тийм жинтэл санагдчих надад. Айгуу жинтэл санагддаг юм байна. Тэр нэг Moto Gang гэдэг дууных нэг уурталт. Нэг юм яваад байгаас Тий. тэ. Тэрээс амар те. Тэрээс их бодлоо те. 24-оор эхэлсэн 24 онд шинээр эхэлнэ. Миний өвөр дөрөв хүүхэд эхэлнэ. Одоо яг сайн аав сайн нөхөр шүү. гэж амнаас чинь гоё. Юм дүүнэртэй юм хэлж байгаа юм шиг санагдсан. Тэгээ 163 гүрлэх бас гоё өрөмтэй ч бас юунаас нь Рэп Димбэгээс хойш мэднэ. Тэгээ хоог гэгүүлдэг ах байна да. Тэргээ тэ. Тэгэл харьцуулгын лимит хийг би арай харьцангуй сүүлд мэднэ. Гэтэ аль нэг нь сонгол лимит ах. Догжэл санагдаг. Окей. За тэгвэл дараагийн асуулт. Мэх захгүй юу мөнгө төгрөгөө? Реклам тий. Реклам. Маа. 7 стрит мэр реклам. Мөнгө төгрөг ах. Тайлбар байна уу? Тайлбар би зүгээр уулзаж үтсэн үнээс гочлоо. Ихтэй би уулзаж байгаагүй. Зур чаад. Тийм шамдад. Элийн чамд тийм Америк л байгаа. Тийм. Тэд мөнгө төгрөг ах юу юу айгу тийм бас айгу тийм гоё хаамбал юм. Би юу тийм хаамбал хүмүүстэй айгу дуртай. Хаамбал тийм бодлоо ярьдгүй юм аа. Ингээд дэдгүү. Эсвэл өргөөд дэдгүү. Тийм хүмүүстэй харьцах амар байдаг шүү дээ. Дулаахан. Мөнгө гэдэг нь мэддэг. Тийм мөнгө төгрөг ах тийм л хүн байл. Тэг санагцсан. Тэгээ зөвхөн надтай өгөхөр үгүй тэгээд зөв нь л хүмүүстэй тэгж ярьсан. Тийм. Доос нэг продюсер гэж болно шүү дээ. Ах ирээдүйн тийм олон хүн танихгүй л ахалта. Гэтэ ах. Гэтэ чанартай байгаа шүү дээ. Кул гай. Нэг байж байгаа юм шүү дээ. Тэгээ айгу тэгж боддог юм джентлмен. Тэг нэг ямар дуун лок нэг пүүзний магнат мангар адилхан байдаг. Дүүд дараа гэн гэдэг. Гэтэ түрүүнд гарсан дөө шүү дээ. Тэрнээ гарсан юм байл. Нэг дүүд дараа гэн. Аль бүгд дараа гэн гэсэн үг. Хартаа эзэн нэг дуудаг шүү дээ. Гинтэй? Нэг хар хүнтэй. Хар хүн. Нэг хар залуутай. Би ихтэй тийм ярьчлаа. Тэгээд за тэгээд би ямар N word-ыг хэлдэг юм шүү дээ. Тэгж л хэлээ. Харангуйтай хүн байсан гэж. Хар хүн тийм. Гадаад Америк юм уу хандагчлаа. Нэг хүнтэйс. Монтрол хийсэн байд. Нэг дуунууд бид тэр дуунд саягүй дуртай. Нэрийг нэр мартчихжээ. Яг тийм олон дуумыг сонсож байгаагүй гэсэн зүгээр нэг юм хийгээд яхах юм бол тэрийг хийдэг л юм байлээ. Сунжраач чамаагүй гэж. Ямар ч гэсэн бол хийдэг юм. Замхарж утаардгүй. Хан шаанаа гэсэн бошаадаг л ах байлээ. Дараагийн асуултанд оръё. Ванкушис Пангасо клик хүмүүс нэмээд. Энэ хоёр хүний айлыг сонгох юм уу? Нэмээд. Тэ миний хувьд бол тэ миний арай илүү яг сонсож өссөн арай нэмээдхийг би амар гэж бодсон. Яг жоохон багт. Одоо ч хүртэл хамгийн амар тийм гоё урсгадаг. Зүгээр л урсгаад байдгүй юм. Гоё урсгадаг. Бас нэмээдхийг дагалж өгч мэл. Яг ингээд CCB-ийн дуумыг явахаар ингээд бацаан багт ингээд дагалж өглөө шүү дээ. Үг болгоны л алдахгүй шааш. Тэгмэд нэмээдх хэсгийг бүр илүү урамтай өгдсөн. Тэр Onyx-тэй хамтардаг дуун дээр салдаг тий. Тийм тэр амар. Өшөөлөг үзүүлэх Мортон Баатрууд их гүйл дараагийн асуулт. Тэнгэрийн зайлыг сонс тугаацсан сууцаанаад
Lumino юу Шарат татар? нэмэ. Lumino юу татар? Татар. Тэгээ бас л надад төрөнийхтэй адилхан хариулт илүү ойрхон. Тэгэл татарын арай олон дуу гэж сонсчихсон. Гэл хит шитвэтлээ бас нэг амар тэгж хүнд нь орж судалж модалж энэ хамтлагийн тийм цамаг мамаг гэх хүмүүс юм мэдхгүй тийм юм нь бол мэдгүй. Зүгээр л татарын арай олон дууг сонсчихсон. Тэгээд тийм хамаагүй хипхоп амар тийм rhymes гэмээр амар тийм юм. Жимбир гэж хэлэх юм. Тэр амар л. За тэгвэл дараагийн асуулт. Санто үзсэн юу? Сант. Тэгэл миний багаан айдлуудын нэг шүү. Тэ ямар дог ах вэ гэл тэ хар малгай тэ. Тэ дуурайч үнснээ мод зууж явдаг ус маань найзад дундаа юм десантах шиг харагдаж марагдах гад. Тэгээд малгайгаа яа дандаа ингэж хойшлаа. Би авч яваа байдал хувцлалт юм гэж ер нь амар наа бүр бацаа магтал ингээл амар кул ахлаа. Одоо дээ стил ерөөс кул ахлаа. Тэр сонсоо үзсэн бацаа аваар гарцсан. Тэгээд ах стил кул ер яг юм өвжи болцсон. Тоглолтоо илээ. Тоглолт нь аягүй гоё болсон тий. Тийм гоёс. Тайз. Надад аягүй нэр төрийн хэрэг байсан. Тийм адилхан. Багасаа нэг сонсч үзсэн үнийхээ яг тоглолтын дээр гарч. Тийм тэгэл Филиппин үзэж мэтэл хаамаа гэжсэн аа. Цог мог дуу ихэр дог гонч. Цог мог дуу их орхоо гингүүт нь. Тийм. Нэг дуун дээр орхоо гэж чадчихвэр нь. Ингээд хамтрал их юм байна гэж ойлгосохгүй ингээд зөв яах вэ ингээл нэг юм одоо юм байна гэж ойлгосон чинь ингээд Midnight-ийн дараагийн ремикс нэг окей гараа. Өмнөх Midnight-аас илүү уулсан гэж боддог тэр Midnight-ийг. Хоёр дахь Midnight. Үдгэж бод үедээ л гэж бодчих. Тэр ремикс тэр үедээ ремикс нэгдэл тэл. Одоо дахиад нэг өөр үеийнхэнтэй ингээд гарч ирэхэд нах дахиад нэг өмнөх ремикс чинь хэдэн жилийн өмнө төлөө 14 он бил 13 онд санагдаад 10 жилийн өмнө байгаа байхгүй тэр 10 жилийн өмнө тийм. Эхний ремиксийг нь гарч ах чи би 13 дүүхтэй тийм жоогоотс. Тийм тэгэхээр дээл. Тийм дууны дараагийн ремикс дээр би орох бахтаа байхтаа юм шүү. Зөвл гоё байсан тэр хоо. Баярлалаа гэв. Respect. За тэгвэл дараагийн асуулт Гинжино К юу? К. Энэ гинжиг сонсдог уу? Сонсдог. Дуртай гинжи хаан дунд дуртай. Кахан дунд дуртай. Тэгээ кахан дунд арай илүү юу авдаг гэсэн нэг гэл ажил мэл. Тэгэл нохоон жор ажил хийсэн хүн жоомх нэг сурахыг хаажгаар. Үлдүр мүлдүр юм. Ер нь мэдгүй нэг юм жоон бах нэг байрны ахнар нэг тийм суулгах чи юу ч хамаагүй хийгээд ялаач хамаагүй аа би ямар шалтгаангүй бүгдийг чи халаа шүү гэж байгаа юм шиг юм. Юм гэтээ юм ахнар юм хакраад байгаа юм хийгээд байдаг гэсэн. Бити ингээд тэнхтэй золброод гэдэг тэг загнадаг. Ажил төрөл хийгээд загнадаг. Тэр ахнарын тийм хүмүүжил төснийхаа юунд ч юм юу ч хамаагүй ажил левел хийгээд байдаг л бацаа махтай 16 7 тахтай. Ажил голдгүй молдгүй. Тэг яг тийм ажил хийхэр чинь тэр бацаа шамрын шүү дээ мэдээж тийм ачигч маар хүнд мүншид нэг 10 жилийн хөвгт чи тийм ажил олдохгүй шүү дээ тийм юу ажил олдохгүй. Тэгэл юм зөөж мөгч юм тийм жоохон хүнд шийдүүд болж байгаа. Тэгээд энэ дэр чинь тэгэл шантрist fuck гэл. Тэгээд яг ках микстеп үт амир юу яддаг тийм босоод ир гэж юм шиг. Тийг зүгээрээ гэж юм шиг. Сургаал микстеп үт сургаал хичээл зааж байгаа юм шиг. Тийм чи алдаж болно бүгд чамаа шоолно гэж нэг ихтэй түнэс ихийг олно гар биш мөгний машин тоолно. Энэ дөрөв мөрдөгөр хайрт. Яг ингээл тэр ажил дээр ингээ өвлийн хар хүүтэн нэгээ. Яг шатарцаа шааш гэсэн. Fucked up болцсон явж байгаа. Яг тэр дуун яг тэр мөр ингээд тайминг таарсан шиг яг чивчээ зүгэл явж байгаа юм чи стил яг чивчээ зүгэл чивчнээсээ бас алахгүй. Тэг чи амар хань болцсон тэр үг. Зүгээрээ гэд. Фрээ чаа шоолно. Шоолцлаа гэл. Сүүл дисплей тайм дээр гарч ирээд авах басла. Нэг цаг батчаал боссон шүү дээ. Тийм амар ус. Тий ах ингээд юу тэр нөө 2 дахь өдөр манд дууссан. Тэгээд 4 дахь өдөр би зүгээр тийм ингээд үзэгч хийсэн зогсож байхгүй бүжгийн батал матал үзсэн гэсэн чинь гаагчд одоо гарах уу гэхээр нь болох юм өгсөн чи. Шааш тэр гэхэд өдөө ах гэдэг. Тэгээ гарсан чи ди ах ирсэн. Ди ах каах хоёр ингээд нөө үнцний баялаг энэ төрөд доолно гэдэг. Тийм шүү дээ. Тэр нөө гоё бүсч хийсэн агс чи. Тэгээ гарч ирж болно шүү гэнэ. Тэгэхээр нөө дигил тах. Тэр чинь мөр би санал Тийм баг ди ах бэлдээ сууж явахдаа. Тэнд дор ди ах дуулаад байгаа мó би дуулаад байгаа мó. А тий чи юу станд. Баг ди ах дуулаад байгаа мó би дуулаад.
Энийг доолчих Тэр нөө багшийнхаа урд гарч яслах гад хаан гэж байгаа шүү. яг тестийг Мик зүүж байх, дээр мик. олдтой байсан те. Тийш тэр авиг маань баазж байгаа юм чи. Нэг ч үг нь алдахгүй. Кахыг миний орцох хэвчээ. Тэр манд мик болтой байсан да. Тэгээ өөр жоох ингээд тийм явуулсан тийм нэгээд уусаа тэр ингээд ажлын юу тийм юу байхгүй инстинкт баг. Би хийх маяцаа одоо би зүгээр энд хангаут хийж байгаа. Бэби Тэр дээр тавьсан жоох халсан малсан гат. Тэгээ би нөө баруудлыг ингээд гашуусан. За тэгвэл дараагийн асуулт. Клик бүүм үү гангста сервис үү? Асуугаагүй л үний. Асуугааг. Клик бүүм. За дараагийн асуулт. Рилүү тоонто. Танд надад арай юу санагдчих. Тэгвэл арай актив санагдчих. Арай нэг өрнөлттэй гэж байна. Дээрээс нь тэгээд тент байгаа артистууд нь өөр тэгээд олон. Одоо эндээс юу гарах бол тэгээд Хэлэлттэй юу? тийм харуул тийм сонголт их Рил одоогоосоо цөөхөн артист бол тэгэл Сүүл дөрөвтөө орсон биз дээ. төө тэгэл өөр багам орсон юм уу тэгээд Орцсон гэдэг. орсон л гэж сонс. тоонот гэж хариулнаа. Тоонот десантах байхгүй бол шилдэг нь хэн бэ? Тоонотын. Тоонотод десантах байхгүй бол Десантах орохгүй. шилдэг ээ. Хамгийн сайн орон бүтээлч юм уу да? Тийм үү тийм сонс. Хамгийн чинь. Дийл тоо. Тастасаар би яг тэр нь хамгийн гэж нэг хэлэхгүй байна. Тийм. Тэгээ би зүгээр тэдрийг яг фэм гэж хардаг болохоор юм. Бүтэн family гэж хардаг болохоор. Тэгээд ажил мэл дээрсээ нэгнийхээ ингээд юу нөхөд гоё ажил юм бэлээ гэлээ мэлээ. Зүр сонирхол нэг юм. Тэг яг энэ нь юм байна да гэж би харж байгаагүй зүгээр. Харсан тэнийг би про байгаа. Тэгээд яг байгаа. Тэгээд янгис байгаа. Янгууд байгаа. Тийм R&B-гууд байна. Тийм бүгд л айгу тийм гэр бүлсэг санагдчих тоорондоо. Тийм би яг тэр нь хамгийн даа гэж мэгж харж байгаа. Тэгж харах ч надад өнцгөөс харагдахгүй байна. Хуучны хоёр өвч байна бас. Тийм дэг ах чи юу юм бэлч те. Таантын дэг ах би мэддгүйсэн л мөн бэри. Тэр дэг ах бэлч те. Тийш тэрний өмнө нөгөө Eternal гэдэг хамтлаг. Тэр наалаа тийм. Яг сайн мэдгүй би ямар нэгэн дууг сонсч л байсан байлээ. Sabians доонуудын өгнүүдийг сонсч явахт бас нэг асуумар нэг юм байдیں۔ Яг үүндээ тэр муулаад байгаа таандар чинь чадж гин гэдэг нэг хэсэг өгч fight. За. Тэрийг юу нэг тэр ямар учраас тэгэл артист хүн зориулж хэлсэн үү? яг тент гэж зориулж хэлээг зүгээр. Ерөнхийдөө сонсогч биш аа. Олон дунд ярьж байгаа яриаг л өөрийгөө юм индастрид хипхоп таагаан, рэп таагаан ингээ индастри байгаа гэж боддог хүмүүс л тийм таандар чинь гэддэг хүмүүс. Зөвхөн зүрүү цад их тийм та нарыг өмөрөөд даад түүнийг гэлсэндээ биш зүгээр л зүрүү цаал ингээ нэг наад шингээд байгаа тэр занд нь дургуурл тийм хоёр талаас харахгүй. Тэгээ үүнд чаджаа штэ. Чаас юмтай биш юм чаа. Яг жоо тийм шулуунд л чаас яг ярил харьцуулаад очоо гэж яаж нээж. Тийм. Тэгээд дэмбэд орж исэн л юм өндөр залуу штэ. Тэгээд чаджаа. Одоо ингэж би явж ёо ингэж өнөөдрийн карьер тэгээ бас ингэ нэг газар өссөн л бройлоо. Гэтэ надаас ах юм бэлээ. 3 4 байна уу ах вэ? Тэгээ таарлаж аваагүй л те. Тэгээ respect. Тэгэл би дэмбэд байх үеийг харж исэн чинь. Тэгээ одоо танд тэгээ шал өөр. Тэгээ тэр хүн хөдөлмөрлөөл байна. Бас нэг цэнгэлт хийдэг үргээд авсан. Тийм тэгээ дээрэс нь юу сонсч исэн би нэг бэлтгэл боксинг бэлтгэл бокс юм уу кикбокс мэд ямар ч нэг спортын бэлтгэл тэрийг огт тасалдгүй гэж сонсон. Яг юм бас нэг бэлтгэл хийдэг найзаасаа сонсч ирсэн бүр огт тасалдгүй. Бэлтгэл дээр яг яс үздэг. Тэр нь бас хөнгөлөөр бас энэ броч шүү дээ. Би бас нэг юм асуумаар санагдаад байна. Одоо энэ нөрөх ингээд нөө байгаагаараа байдлаараа байчихуу гэд бай гэсэн чи яг байдгаараа байгаа нэг нөхгүй. Гэтэ нүст ингээд одоо нэг хүмүүс одоо ингээд нэг тоглолт зарлагдангууд лайн ап нэ юм бэ. Амар асуу. Ямар артистууд очих юм гэж асуудагтай. Одоо яг хүмүүс ер нь лайн ап үзэх гэж очт юм уу? Эсвэл яг тэр тоглолтоо ээж байгаа нэг үзэх гэж очт юм уу? Янз зах уу. Гэтэ дийлэнх хувийн тэр лайн ап мейн артистыг зорддог л байх л та. Тэрний тоглолт гэдэг. Тэгээ айгу баг хувийн л за тэр гарна. Гэтэ яг тийм нэг хүн зорж очдөг юм байдаг юм шүү. Ямар ч байсан энд нэг юм юу болж байна? Шоу болж байна. Шоу ивент юу гэх юм? Тоглолт болж байна. Перформанс болж байна. Тэгээ бүгдийг л үзэл гэж очдөг байлгүй дээ. Зөөр яг нэг арай нэг илүү нэг юм
70% мөртөө зорчсон байдаг. Гэхдээ ер нь л бүгдийн л үзье гэж л очдөг. За миний зорж ирсэн артист гарсан явлаа гэдэг бах уу. Тэг л байдیں۔ Тийм үү? Тий. Тэг яг нөгөө юу л ах л одоо тэг их Манайх энэ уушчаач. дайнабим артистууд Манайх байгаа нэг шүү садлыг барьж ийн. Тэнгүүд нэг хүний дууг сонсдог биш ч юм уу те. Одоо тэнд байгаа артистуудаас нь бас нэг ганц нэг дуунд нь дуртай ч юм уу. Тийм утгаараа бас. Тийм тэр нөхрийг ингээд амдаараа дуулж ахыг нэг харчээ гэж зөрдөж сонсож байдаг л те. Гэтэ бас нөгөө нэг фестивал тоглолт хоёроо бас нэг арай ялах голтгол зарим ч юм бүр загнаад идэв шүү дээ. Тэгээд тоглолтоо гэж байгаа хүмүүс ингээд лайв хийж ангот үзэн готл. Оо ямар хачин хүмүүсээ урилгаар авчирт болвол тийм байж гэж байгаа шиг. Энд яг зөв миний л бодол шүү. Би зүгээр нэг Баярагийн л бодлоо. тоглолтоо хийж байгаа хүний хувьд зүгээр асууж үзсэн. Лайн ап болоод байд юм уу? Тэр тоглолт. Гэхдээ лайн ап чухал тийм чухал уу? бас лайн апер хүмүүсээ Хүмүүсийн одоо өдөр үзэгч сонсогчтой байгаа шүү дээ зорж ирж байгаа хүмүүс. Тэр индастриг байлгаж байгаа хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс ингээд дуу тэр хүмүүсийг сонсож байлгаад байгаа шүү дээ. Тэр хүмүүс байгаа учраас артистууд байгаа шүү дээ. Ер нь бол тий. Big G юу, Rocket B юу? Rocket Bay. Уучлаарай. Маргаангүй юу? Тийм ээ. Тэр хүнээс би хамаагүй их мотивац авчихсан байна. Энэ нөгөө нэг Тийм. memory card-н дээр. Тийм ээ. Багтаа анх тент таард байсан. SD картн дээр. Нөгөө нэг Eminem Not Afraid гэдэг нэг өдрийн хаа хоёр ингээд плейлист нэгээд дараалал орсон. Тэгэхээр ингээд Not Afraid явангууд араас нь ингээд Монгол хүний дуу гэхдээ төстэй вайптай. Тэр ингээд босоод иргээд байгаа юм шиг босно. Тэгээд тэр ер нь тиймэрхүү мессеж амар залуу хүмүүс хэрэгтэй юм шиг. Залуу хүмүүс, youngest хүүхдүүд дүүнер хамаагүй ер нь зүгээрээ юм байдیں۔ Зүгээр чи шаан гэдэг мессеж амар хэрэгтэй юм шиг. Тэр нь илүү татан санагдав. Би яг би дуртай л да бас багтаа сонсч лсэн. Бас их хэвтөнүүдийн дагаж өгөл мэд. Гэтэл өөр дайлнаа би Rocket Bay гинэ. Хоёрын шинэ дээр уран бүтээл хийж байгаа хамтрал Удахгүй. Тоглолтноос нь л ямарчсан юм жаахан. 24-өөс өмнө. За тэгвэл хамгийн сүүлийн асуулт. Тамиру Young Move юу? Фүү. Очоо. Сүүлийн тимээний ачаа өнд. Чи яг уун гэж батсан тий. Сүүлийн тимийн ачаа хүнд гэл гэж юм да. За тэгээд ингээ асуулт маань ямар тач дууслаа. Тэтгэл хэр вэ? Яг ингээд хариулаад асуулт асуугаад хариулаад ингээд суухт хэрэг. Тэгээ зөв нэг жоо тэднийг ууч чадсан л та байна ингээд ороод жоохон ингээд гацлуулах. Тэр нөр алкогол хэрэгэлсэн жоохон ингээд нөлөө орж ирж байгаа шүү дээ. Тэнгүүд за энэ чи камер байгаа. Юу илээ яаж байгаа илээ гэж жоохон хяндаг юм байна. Тэгээ камертай камергүүс. Байдгаараа байх га бас маань хичээсэн шүү. Тэгээ байдгаараа байгаа л энэ шүү за. За окей тийм тач хүлцээ бидний урилгыг хүлээн авч хүлцээж орсон баярлалаа маш баярлалаа. Өрсөндөө Баярлалаа. Тэ хамт цогоод бас нэг цаг 2 цагийг сайхан хипхопын талаар ярилцаад, өөрийн талаас ярилцаад хүмүүс бас их чиний талаар мэдэж авсан баха. Энэ бол анхны хэмжээгээр ч тий тоххой. баг хэмжээгээр Амар биш гэсэн нэг баг зэрэг зарим нь ихээр ч юм уу зарим багаар ч юм. тий баяртай. өөрийгөө мэдрэлсэн дас их баяртай нэг. Тэм гидээ сууж муу. Тэгээ бас юу нөгөө тоглолтод нь бас амжилт хүсье. Тэгээ баярлалаа бро. Цүм лагаараа тий. Цумлаа. Тий цүм лагаад хамт олноороо тий. Энэ хүүхдээ цумлаа. Наач яа цумлааж та. За ингээ манай хамтран ажилладаг байгууллагын гарын бэлгийг гартуулъя Тумбарки. Оо яах нүт. Гэртээ очиж сайхан сахар багтай. Баярлалаа. Угаарай. За муу маа хамтарч байгууллагаш. Моти тийм за тэгээд мотигийн зүс гарын бэлэг бас гардуулж байна. Энд нь ингээд бүгдийг л гаргаад тавьчихъя. Шинэ гарсан юмнууд девайс нь мөн 12,000 сорилттой девайс нь тэгээд шингэн фотод нь ингээд бүгдээ хамтдаа ингээд байгаамаа. Мотигийн зүс гарын бэлгээс үрчиж гардуулж байна. За баярлалаа. Өндөө баярлалаа. Тэгвэл яг багаас сурч автоматар. За тэгээд бас сохтууруулахундаа хэрэгэлсэн үедээ машины жолооны ард бүү суугаарай гэдэг UB-Cab эрхийн бичгээс өгж байна. Тэгээд хүмүүс UB-Cab-аар өөрчлөлвөл хурдан найдвартай. Тэгээд ямар нэгэн ослог гэмтэл гаргах юм бол 100% тухайн жолооч өөрөө хариуцлах нь үлдээдэг талаараа талдаа айгуу давуу талтай. Тэгээс бэлгэлж байна. За баярлалаа. За тэгээд спонсор хамтарч байгуулагч Тинагийн зүгээс маань ингээд Эний дээж. эдний дээж ликорыг одоо ингээд сүртсэн ардуулж байна.
Тэгээ за баярлаа. За. Ингээд хүс ордорикол чуу. За мань бэлэг Юмнууд авсан бүүн. мань чамд авсан ингээд. За ингээд Yoda авсан маа 8 дахь дугаар энэ үрээд өндөрлж гэн. Өнөөдөр маань хүндэт зочин Young Sub байла. Young Sub-аас баярлалаа үргэлжлүүлж олцсонд. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай guys. Өнөөдрийн дугаар сонирхолтой байсан гэж найдаж байна. Ээ. Тэгээ өрсөнд баярлаа guys. За тоглолтод нь амжилт хүсье. Баярлаа. Цүм шаагаарай. Цүм лагаараа даан Түн лагаараа гэдэг шинэ үгтэй болсон. хоёр ажилчсан амжилт. За. Та бүхний ажилд амжилт. За тэгээд дараа бол цаа дараагийн дугаар. Don't